За болчихно. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхнийхээ энэ өдрийн амгалан гэрч мэдчилээ. За өнгөрсөн хугацаанд бас нэлээд олон удаа хилцүүлэг хийсний үр дүнд өнөөдөр бидний 41 гишүүн нийгмийн даатгалын нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөө улсын хурлын даргад өргөн барилаа. Энэхүү нийгмийн даатгалын ер нь өөрчлөлтөд цаг үе олсон. Нэгэсэндээ бол одоо яг эдийн засгийн хямрал гэж байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг одоо ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь улам хангах гэсэн ийм үндсэн 3 заалт байгаа. Нэгэсэндээ энэ 3 заалт бол өөрөө гуруула ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн бодит орлогыг дэмжих ийм заалтууд орсон байгаа. За энэ нь нэгдүгээрт бол нийгмийн даатгалын ерөнхий хуулийн дээр байдаг одоо зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шин чанартай зүйлээс албан журмын нийгмийн даатгалыг авдгийг болиулъя гэсэн ийм санаа байж байгаа. Энэ нь бол Монгол хүн, иргэн хүн одоо ажил хөдөлмөр гүйцэтгэхдээ орлогоосоо одоо 20% нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг одоо ихсгэх, ажлын байрын үр ашгийг багасгах, дахиад энэ чиглэлээр хуваарь хөдөлмөр эрхлэгчдийг одоо боомлох ийм арга хэмжээ болж ийн гэж үзээд энэ хэсгийг хасж байгаа. Ингэснээрээ бол иргэд хуваарь хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрднэ гэж үзэж байгаа. За хоёр дахь заалт нь бол нийгмийн даатгалаас одоо хоол унаа байрны ашиглалтын зардалын хөнгөлөлт зэрэгээс бол нийгмийн даатгалыг авахаа болио гэсэн иймэрхүү одоо зохицуулалт орж ирж байгаа. Энэ нь бол иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчдод энэ зүгт одоо ажилтнаа бодиттойгоор одоо ийм хөнгөлөлт бодит орлогыг нэмэгдүүлэх ийм үр дагавартай заалт болно гэж үзэж байна. За гурав дахь нь бол бид одоо хөдөлмөрийн одоо зах зээл дээр хөдөлмөрлөх хүчний оролцоо гарах юм бол бид 67% байгаа. Манай урд түвшин 19 за Казахстан 11 гэх яг одоо том үзүүдэд гарах юм бол бид хөдөлмөрийн зах зээл дээр дахиад 100 мянган хүний хөдөлмөрийн зах зээл оролцох боломж байгаа. Тэгээд бид нар одоо ярьдаг хөдөлмөрлөх ажил хүч байхгүй болсон байна. Гаднаас авах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар 40 мянган одоо залуучуудаа ажиллах гэж явуулчаад орон шууд ажиллах хүчийг авна гэдэг бол бас хийж боломжтой үгүй бодлого биш. Одоо байгаа нөөц болцоо энд одоо харагдаж байгаа 100 мянган
хүмүүсийнхаа хөдөлмөрлөг орчин тэдний ур чадрыг яаж сайжруулж дотоодын хөдөлмөрлөг одоо зах зээлээ хэлбэ гэдэг нь бидний маш их чухалтай үзэж байгаа. Ийм ч учраас одоо оюутан залуучууд, за тэтгэвртэй гарсан ахмадууд, гэтээ бас хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд цагаар ажиллах тийм одоо эвний хөрөгийг өнцөр ажиллах нэрээр ажилласнараа эндээсээ авдаг нийгмийн даатгал байх тусмаа энэ ажлын хүчний олж байгаа ийм Тэр яг нийгмийн даатгалын ерөнхийдөө бид нар чинь нэг тогтолцооноос өөр нэгэн тогтолцоо руу шилжиж явахдаа өмнө нь хөрөнгөлөгдсөн одоо сан багтаа нийгмийн даатгалын харин тооцоолын өргөтэй учраас энэ байгууллагаас авах гэж байгаа энэ мөнгийг бүрэн одоо байхгүй болгох боломж. Самт болох үндэслэлч болохгүй нөгөөдөөс ажиллах нээлттэй шийдвэр гаргах гэж байна. Одоо сангийн мөнгө орлогоор улсын төсвийн одоо цаашаа нөхөж явж байгаа энэ байдлыг цаашдаа хэрхэн яаж болох нийгмийн даатгалын шийдвэр нь бол улсын төсөвт орлого бүрдэх хэвээр биш юм. Тэгэд одоо ерөнхийдөө даатгалын сан болоод нийгмийн даатгалын сан судалж байгаа мөнгөний орлого маань нийгмийн одоо улсын төсвийн зохих одоо цаашаа нөхөж гэсэн байна. Нийтдээс нийгмийн даатгалын харин авдаг улсын төсвөөс тодорхой хэмжээгээр өгч байгаа. Нийгмийн даатгал өөрөө яагаад үнийн системийн хөрөнгөлөлтөд тодорхой засах одоо бодлогод яригдж байгаа. Тогтолцоонууд ингээд баг багаар хийгдээд явж байгаа. Энэ дээр ч гэсэн одоо засгийн газраас бас нийгмийн даатгалын одоо багц хуулийн тухай бас оруулж ирэхээр багш байгаа. Бидний энэ хуулийн санаачилсан хэсгүүд бол нийгмийн даатгалын зарлахын хэсгээр дараагийн үе шат руу орё. Хамгийн ихэнд орлого буюу одоо энэ ажил эрхлэлтийг боомлоод байгаа хэсгийг шийдчихье. Ажилгүйдэл одоо хөдөлмөр эрхлэлтийн зах зээл ингээд багасаад Монгол хүмүүс хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон хөдөлмөрийн хүчний дутагдлалд орсон энэ үед энийг дэмжих бодлогын эхний ээлжинд явуулчээ. Үүний дараа энэ нийгмийн даатгалын оролцогч гэх юм байх уу? Ямар юм хэмжээтэйгээр энэ нийгмийн даатгал тэтгэврийн хэмжээг нэмж болох уу? Ямар бүтээмжтэй байдлаар хийж болох уу? Оролцогчдыг яаж төв тодорхойлох гэдэг асуудал бол дараагийн эхний асуудал юм а гэдэг. Ийм байдлаар шийдэж хамгийн чухал эхний 3 асуудлаа орж ирж байгаа. Хүрээлт байгаа хүмүүс одоо ажил хийхээр энэ хуулийн хэлбэр шиг хэдэн нэг асуудал болохоор хуулийн байгууллагаас хүмүүс тэтгэврт хийж гарчдаг шүү дээ. Одоо тэр нэг хамгаалтын албанд ажиллаж байгаа л да. Тэгээд тэр хүмүүс одоо шиг бидний хуулийн хэлбэр дахиад одоо ажиллаж байгаа байгууллагаа хэдэн үе Тэгэхээр энэ хуулиар нийгмийн даатгалын хуулийн одоо хувь хэмжээг огт хөндөөгүй. Энэ удаа бол яг хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа. Одоо бизнесийнхний хэлдгээр бол бусдаар бүрсдгүүлэх ажил үйлчилгээ, хөлсөөр ажиллах гэрээ гэсэн энэ асуудлууд нь өөрөө иргэн үндэ 20% нийгмийн даатгал ногдуулаад энэ төрлийн ажил үйлчилгээ бизнес эрхлэгчдэд дарамтлаад байгаа учраас энийг нэхлээ шийдчихэ. Дараа нь тэр тэтгэврийн хэмжээ, хувь хэмжээ болон тэр одоо эрт тэтгэврт гарах гэсэн энэ асуудлуудыг бол хөндлөн яалтчгүй сангийн асуудлаар нь тийм учраас бидний энэ хуулийн энэ 3 заалт бол эхний ээлжинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж гэдэг хамгийн чухал заалтан дээр төвлөрч байгаа. Нийгмийн даатгалын санхүүжилж байгаа орлогын хэмжээ хэдийгээр хэмжээгээр одоо усан нэгэн хэмжээний ажлын байр нэмэгдэх гэж үзэж байгаа. За нөгөө тал багцж байгаа учраас бас орлого багасж байгаа шүү дээ. Энэ орлогыг буцаад одоо ажилтаа авах хүмүүс нөгөөж авах юм уу? Дээрээс нь нийгмийн даатгалыг хөгжүүлж болохоор тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлогыг хэдэн хувиар тэтгэврийг нь тооцож хав хоон судалгаануудаа хийсэн юм уу? Ямар тооцоололтой вэ? Хоёрдугаар таны багуу компани санхүү эрхлүүлсэн болохоор 15 жил ажилласан гэдэг. Тэгэхээр ингээд тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд олон одоо ажлын байр бий болгодог нийгмийн даатгалын шинжилгээ компаниар буюу аж ахуйн нэгжээр өндөр хэмжээний татвар төлдөг энэ аж ахуйн нэгжүүдээр лобби авч байгаа хэрэгцээд амжилт энэ дээр та байр суурь.
За эхний асуулт нь болохоор нэг нийтдээ энэ 3 заалт 300 гаруй тэрбум төгрөгөөр одоо 24 оны статистик тооцоолоор нийгмийн даатгалын санг бууруулахаар гаргаж байгаа. Энэ нь нийгмийн даатгалын орлого зардалтай харьцуулахад бол нэгдүгээр мэдэгдэхүйц дүн биш. Тийм хэмжээгээр одоо өсөж буурах хэлбэлзэл бол байна. А үнийгээ бол бид нар cost benefit analysis гэж одоо энэ шийдвэр гаргахдаа эдийн засгт үзүүлэх нөлөөллийг нь хэрхэн тооцдог гэсэн аргачлалаар тооцсон. Тэгэхээр энд тогтж байгаа нэг төгрөг 80 мөнгө болох хамгийн бага. Одоо л нь 2.4 дахин эдийн засгт нөлөөлөл үзүүлэх юм тооцоо гарцсан. Энэ тооцоолыг бол дараа нь ингээд дэлгэрэнгүй нь үзүүлж болохоор байгаа. Нэг өсөндөө энэ мөнгө алга болоод биш. Энэ мөнгө хүмүүсийн ажлын байрыг бий болгох яг бодитойгоор хуваарь хөдөлмөр эрхлэх алга болчих. Хоёрдугаарт энэ зохицуултыг хийхгүй болохоор Монгол хүн хуваарь хөдөлмөр эрхлэхээр нийгмийн даатгалын шууд орлогоос нь 20% суудгаад авчаад байгаа. Ийм нөхцөлд бол ерөөсөө хөдөлмөр эрхлэлт байхгүй болчихж байгаа учраас энэ цэвэр хөдөлмөр эрхлэлтийг одоо ийм дэмжих үйл ажиллагаа гэж ингэж болж байна. За хоёр дахь асуулт бол би Апо компани захирлаар 15 жил санхүүгийн захирлаар нь ажилласан. 2018 оноос хойш Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институтийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Апо компаниас албан ёсоор ажилласаа гарсан. Энэний цаана одоо тэр ажил эрхлэгчдийн ч юм уу томоохон компаниудын нөлөө байхгүй гэдгийг бол баттай хэлэх байна. Танай ажлын хэсгийн шүлгүүмээ болоо албан төгрөгийн 1% болохыг юу дэмжиж байгаа юм? За яг энэ бол энэ асуудалтай холбоогүй компани асуудал учраас за ер нь бол зарчмын хувьд бол энэ бас байж болох зүйл. Гэхдээ хуулийн гаргалгааг нь бид нар ярьж шийдлээ өгөх юм. Хоёр дахь асуултанд нь юу асуух нэмэлт тавьж өгч. Энэ хуулийн өөрчлөлтөөр бид нар хөлсөөр ажиллах гэрээ ажил гүйцэтгэх гэрээнээс авдаг нийгмийн даатгалын шимтгэлийг болиулж байгаа байхгүй юу? Мөн хоолны мөнгө, унааны мөнгө. Энэ бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжид үр дүн очих юм шүү. Өсөөхөө идэхэн өндөр цалин өгж байгаа аж ахуй нэгжийн асуудал биш ээ. Хамгийн гол юм нь бол энэ хөнгөлт болж байгаа маа. Тийм болохоор яг хувийн хвшлээ дэмжсэн, баялаг бүтээгчдэд дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд дэмжсэн бодиттой хөнгөлт болж байгаа шүү. Продакшнээс таныг одоо бас нөгөө НТV-д ажиллаж байсан болохоор Апогийн лоббинд орчих бодлоо. Тийм зүйл байна. За би ч одоо засгийн газрын мэдээ хувьцаат компани Жигүүр гаранд 5 богд Шунхлаа групп олон компани охин компани ажиллаж байсан. Лобби байгаа мó Байхгүй. За тэгээд өнөөдрийн нийгмийн даатгалын одоо хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах энэ асуудал маань ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг ажлын байр нэмж бий болгох, буцаагаад энэ хөрөнгө нь эдийн засгийн эргэлтэнд орсноороо яг энэ ажил эрхлэлтийн эдийн засгийн хямралын энэ цаг үеүүдэд одоо эдийн засгийн хилэлт хөгжлийг авчрах юм заалт болно гэдгийг бол баттай хэлэх байна. Ингээд өнөөдрийн одоо хөвлөлийн хурд үлдсэн та бүхэндээ баярлалаа.